Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон томоохон аж ахуй нэгж хөрөнгө оруулагч нартай ган үйлдвэрлэлийн зохицлбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг эх сарын 27-ны дотор зохион байгуулна. Дархуул аймгийн Орхон сумын нутагт 1 сая тонноос багагүй хүчин чадал бүхий ган үйлдвэрийн зохицлборыг үйлдвэрлэл технологийн паркийн зарчмаар барьж байгуулахаар ажиллаж байна. Урьдчилсан техник эдийн засгийн үндслээр нийт хөрөнгө оруулалт 806 сая Америк доллар байгаар тооцоолжээ. Гангийн үйлдвэр 2025 оны эцсийн байдлаар 111 сая Америк долларын үнэ бүхий 1 сая тонн ган бүтээгдэхүүн импортоор авсан. 2030 он гэхэд 1.6 тэрбум Америк долларт хүрэх төлөвтэй байна. Гангийн зохицлборыг ашиглалтанд оруулснаар төлбөрийн тэнцэл 350-аас 400 орчим сая Америк доллараар сайжрах бүтээн байгуулалтын өртөг 10 орчим хувиар буурах эерэг нөлөөллүүд бий болно. Монгол улсад төмрийн өдрөөс ган үйлдвэрлэх технологи бүхий том хүчин чадлын үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан туршлагатай аж ахуй нэгж байхгүй тул энэ чиглэлээр мэрэгчсэн мэрэгчлэн инженер цөөн байгаа нь дотоодын нөөц бололцоогоор төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй цаашлаад технологийн болон санхүүгийн эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа юм. Иймд тус төслийг олон улсын хөрөнгө санхүү технологи зах зээл бүхий ган үйлдвэрлэлийн салбарт туршлагатай этгээдтэй хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.